Би ч 4 настай бичгэн хөтлөгч байсан бол одоо би 5 настай хөтлөгч болсон шүү дээ. Би амар том болсон байгаа зү. За хоёулаа бэрийг авъя. Кромите бассуур тэгээд өөр гоё нэг хөвлөд үзүүрлэгч тэгээд амар олон штрик скотчууд зөндөө юмд өгсөн баг. Би ч хин хоёрын байрын солио. Энэ апууд байрыг гэсэн юм уу? Смэт цааны хүмүүстэй хөтлөгчд нас ярьсан байна. Өнөөдөр би танаас цонхны хамгаалтын талаар мэдээ хүргэнэ. Хаврын улам урьдчилал болсонтой холбогдуулан бага насны хүмүүс цонхоор унах эрсдэл нэмэгдэжээ. Онцгой байдлын аврагч ахар маань 2025 онд 5 хүүхдийн амь насныг аваржээ. Тиймээс эцэг эхчүүдээ анхаарлаа хандуулаарай. Та хүүхдээ энэ ослол хамгаалахын тулд нэгдүгээрт цонхны төгжиг хүүхдүүд онгойлгож чадахгүй бат бих болгох. Хоёрдугаарт цонхондоо хамгааллын тор заавал хийх. Гуравдугаарт хүүхдүүдийг цонхны тавсан руу ойртуулахгүй арга хэмжээ аваарай. Хүүхдүүд бидний биеийг толгой маш жижигхэн болохоор цонхоор унах аюултай шүү. За яг зөвхөн бага насны хүүхэд одоо орон байрныхаа ч гэдэг юм уу те цонхоор унах тохиолдол бол цагтаагийн байгууллагад бүрдэгдсэн ийм зөвлөл бий. Бага насны хүүхдүүд бол бас юу хийж байгаагаа тодорхой яг бүрэн гүйцэд ойлгох чадамжийн хувьд бол одоо те бас боломжгүй байдаг те. Тэгэхээр энийг ерөөсөө нэг хүүхдээр нь харуулахгүй байх, хараа хяналтаа сайжруулах. Ерөөсөө л энэ асуудал байхгүйгээс болж л хүүхд эрсдэл орох нөхцөл байдал бий болчих. Хэмээс эцэг эхчүүдээ хүүхдүүдээ маш сайн хараарай. Өнөөдрийн сэрвэнчлүүлэх мэдээд хамт байсан баярлалаа. Эцэг эхчүүд хүүхдүүдээ хөтлөгч насны эрдэм байлаа. Мөн апд дайраа байлаа. Баяртай. Балга бүрт баяр хөөр. Сахаргүй сүү. Baby Shark